За ил Эрдэнэчимэг гишүүн 2012 онд батлуулаад 2013 оны 3 сарын 1-ээс хэрэгжсэн тамхины хяналтын тухай хуулиар тамхи татах зөвшөөрсөн цэгийг тодорхойлж өгсөн. Баар цэнгэний газар тамхи худалдаалахыг хориглож өгсөн. Дээрээс нь үе шаттайгаар тамхины татварыг нэмэгдүүлэх энэ асуудлыг шийдэж өгсөн. Үүний үр дүнд хамгийн их одоо баярсан хүмүүс бол айлын эзэгтэй нар эмэгтэйчүүд юм аа. Ягаад гэвэл тэр их одоо нэгширсэн тамхины үнэртэй хувцсыг цэвэрлэхээс эхсүүлээд одоо ажил их гардаг. Дээрээс нь одоо гэр оронд нь зардал мардал гэдэл маш их юм гардаг байсныг шийдэж өгсөн. Тэгээ энэ дээр бас нэг асуудлыг шийдвэрлсэн нь бол ерөнхий боловсролын сургуулиас болон дотор байрнаас 500 метрт дотогч тамхи худалдахгүй гэдэг ийм заалт. Тэгээ мэдээж энэ заалт бол өнөөдөр бол тодорхой хэмжээгээр үр дүнд хүргэсэн. Гэвч өнөөдөр одоо нөхцөл байдал бас энэ одоо заалтыг бас тодорхой хэмжээгээр харж үзэхээс өөр аргагүй болчиход байна. Улаанбаатар хотын барилгацсан хэсэг болон сумын төвдөр энэ бол хэрэгжихгүй. Жишээ нь энэ хуулийг хэрэгжих явцад нэг сумын даргаыг нөгөө юуны сургуулийн дотор байрнаас нь хэмжээд болохгүй дотор нь сургуулийн байрнаас нь хэмжиж жагаад 500 метрийн дотор оронгуут нь хуулиар далаалгаж жагаад ажлаас нь чөлөөлөөд бараг шоронд явуулчихъя. Тийм л юм гарсан шүү дээ. Тэгэхээр сум болгонд энэ ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгээ бүх одоо тамхи бүгдээрээ далд хэлбэрт орсон. Тэгээ энийг нь одоо хэрэгжүүлэх ажил бол одоо нэг тийм үр дүнтэй болохгүй байгаа. Тэгээ учраас гишүүн энэ 25 онд ерөнхий сайдад тавьсан асуулгад цагдаа ерөнхий газрын одоо дүгнэлт дээрээс нь одоо парламентын тамхины хяналтын тухай хуулийн зарим зөвлөл заалтын хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлангаар одоо энэ хэрэгжиж байгаа юм хэрэгжихгүй юм гэдэг ийм одоо асуулга тавьж ирсэн байл. Энэ бол ерөөсөө олон одоо байгууллагуудаар энэ ногт хэрэгжихгүй байгаа нь одоо тодорхой болоод байгаа. Тэгэхээр ер нь энэ тамхи худалдаалах энэ 500 метрийн асуудал далд хэлбэрт орсноос болоод өнөөдөр буцаагаад нөгөө 21 нас хүрээгүй хүүхдэд тамхи худалдахгүй гэдэг тэр дүрм журм чи ерөөсөө хууль чинь хэрэгжихгүй болчиход байгаа. Далд хэлбэрт орж байгаа учраас шууд ерөөсөө ямар ч одоо хяналт тавихгүйгээр 21 насыг шалгахгүйгээр одоо шууд одоо тамхи худалдаад яваад ийм боломжтой болсон. Тэгээ энийг нь манай цагдаагийнх нь амьдрал нийцээгүй хууль учраас цагдаагийнх маш бага торгуул тавьдаг, маш бага зөрчлийн хэрэг энэ ард түмэндээ бас нэг жоохон ээлтэй хандаад ийм одоо зүйл хийдэг. Тэгээ энэ тал дээр бас цагдаагийн байгууллага ямар асуудал байгаа юм тэрэн дээр нь тодорхой 5 минутын дээр нь хариулаад өгчөөр. Тэгэх юм бол илүү үр дүнтэй байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол одоо энэ асуудлыг шийдвэрлэх өнөөдөр технологийн боломжууд маш их бий болцсон. Ийм Монголиагаар дамжуулаад иргэдийн одоо жишээ нь утсан дээр байгаа иргэний үнэлэхээр нь шууд одоо уншуулад 21 наснаас дээш бол шууд одоо тамхиа борлуулад явах ийм боломжтой. 21-аас доош бол ерөөсөө борлуулахгүй. Дээрээс нь хуулийн дэвтэрдэргүй 21-ээс доош борлуулахгүй гэдээ ингээд заацсан байж байгаа тэр 500 метр байна уу 150 метр байна уу ерөөсөө ялгаагүй байхгүй. Тэгээ ийм одоо асуудал гарч ичэн. Тэгэхээр энэ Эрдэнэчимэг гишүүн бас тухайн үед зөв хууль гаргаж ирсэн байх. Гэхдээ өнөөдрийн энэ одоо амьдралын нөхцөл байдал дээр бол энэ хууль бүрэн хэрэгжихгүй байна. Энэ өнөөдрийн хүртэл энэ хууль одоо цагдаагийн байгууллага дээр ч тэр хууль за энэ тамхины хяналтын хуулиар энэ чи 2000 бараг 18-9 онд асуулга тавиа энэ орон зайнаас хамааруулаад тамхины хяналтын хуулийн дээр чинь нэмэлт өөрчлөлт оруулъя гэдэг. Энэ сургуулиуд чи хоорондоо ойрхон. Тэгээ сургуулийн орон зайнаас ойрхон одоо нөгөө тамхи зарахыг хориглоцсон юм амьдрал хэрэгжүү заалт байна гэд асуулга тавьж ирсэн. Тэгээ будсан дарга хариулмаар байна. Тэгээ энэ хууль батлагдаад танаа одоо цагдаагийн байгууллага энэ хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллаж чадах уу? Одоо бид нар энэ нийгмийн тахал болчиход байгаа захим мөрөөдө тоглоомыг хориглох хуулийг парламент баталсан. За одоо тэгээд захим мөрөөдө тоглоомын үйл ажиллагааг хоригложод байхад
нөгөө бүх төрлийн VPN ашиглаад тоглуулдаг. Олон айл үрийг амьдралыг аваад явчлаа шүү дээ. Тэгээд одоо хэрэгжүүлэх гэхээр яг хүн хүч болж олцоод тун тааруу байна л гэдэг юм тайлбар өгдөг. Гэхдээ мэдээж ахиц дэвшил гарч байгаа бид тэр статистик авсан. Тэгэхээр энэ хууль батлагдлаа гэд одоо цагдаагийн байгууллага хуулийг хэрэгжүүлэхэд чадах уу гэдэг дээрээ л яг үннээ л хэлэх хэрэгтэй. Та бүхэн амрыг ирээ пүрэв дор жишээний асуултанд хариулъя. Би цагдаагийн ерхий газрын урьдчилан зэрэглэлийн хаалганы хүүхдийн эсрэг гэмт хэрэгслээс урьдчилан зэрэглэх хэлцээний дарга цагдаагийн дэвтрүүндээ будсан байна. За, тамхины хяналтын хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллага зөрчлийн тухай хууль зааснаар харьяалан шалгах зөрчлийн хүрээнд тамхины хуулийн одоо 6 дугаар зүйл худалдах үйлчлэгтэй холбоотой энэ харьяалын зөрчлийг цагдаагийн байгууллага хянан шалгах үйлчилгээг явуулдаг. За, үүний хүрээнд жилд бол цагдаагийн байгууллага 300-аас 500 орчим зөрчлийг илрүүлнэ. Иргэн аж ахуйн нэгж байгууллагад торгуулийн шийтгэл оногдуулах хэлбэрээр тухай сурлыг хүчингү болгох саналыг ингэж илрүүлэн ажилладаг ийм зүйл байдаг. За, 500 метртэй холбоотойгоор хянан шалгалт явуулахад одоо 500 метрийн радиуст орсон дэлгүүр байгууллага одоо энэ хууль ёсны бичвэрэмд ирэх олгодоогүй байхад одоо хууль ёсоор лангуунд оросоо худалдаалдаг бас юм зөрчлүүд бас илэрч шалгагддаг. За, үүнийг бас цагдаагийн байгууллага илрүүлээд ингээд шалгадаг байж байгаа. За, ажиллах хүн хүчний хувьд болохоор яг цагдаагийн байгууллага төв орон нутаг нийслэлийн хэмжээнд 4000 орчим цагдаагийн албаагч одоо сум дүүрэг баг хороон дээр бас үйл ажиллагаа явуулж одоо цагдаагийн байгууллага хууль заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Нөгөө талаараа аж ахуй нэгж байгууллага ямар нэгэн байдлаар татвар төлөхгүй хууль бусаар худалдаалдагдаж ийм зөрчил бас илэрч байгааг энэ одоо нийт зөрчлийн бас 50 орчим хувийг яг одоо энэ 500 метртэй холбоотой зөрчил гарч шалгаж байгаа ийм зүйл байгаа. Танилцуулж туслаа. За, бүрэг дор жишүүн тодруулъя. Номин жимэг шүү. Нэмж тайлбарыг. Номин жимэг шүү. За, бүрэг дорж гишүүнд баярлалаа. Бас хувь санаачлагчдын маань нэг болж дэмжиж ажиллаж байгаад маш их талархал илэрхийлье. Хүүхэд өсвөр үе энэ хуулийн маань гол зорилт бол хүүхэд өсвөр үеийнхний хаал одоо тамхиталтыг бууруулах. Ингэж бид нар нөгөө тамхины одоо үеэ багасгах те нийт иргэдийнхаа тамхиталтыг бууруулах хамгийн үр дүнтэй угаасаа сегмент бол хүүхэд өсвөр үе. Тэгэхээр энэ хуулийн яг Эрдэнэчмэг гишүүн 2012 онд энэ хуулийг бас ахалж явж байхдаа яг л энэ зорилгоор сургууль орчин буюу хүүхдүүд их байдаг газар тамхины хүртээмжийг багасгах зорилгоор л энийг оруулсан юм байлээ. Тэгээ энэ ч утгаараа бас манай хуулийн хувьд бол ялангуяа одоо өсөн нэмэгдэж байгаа энэ тамхиталтын үе одоо ихсэж байгаа үед бол энэ дээр бол онцгой анхаарах ёстой гэдэг байр суурьтайгаа. Тэгээ яг энэ дээр бол тэр электрон тамхи гэдэг бүтээгдэхүүн одоо тамхи гэж үзэгддэггүй болохоор 500 м хамаагүй сургуулийн бараг үүдэнд зарагдж байгаа. Тэгээ энэ хуулийг харин баталснаар энэ электрон тамхинд ороод байгаа хүүхдүүдийн маань тэр хүртээмж бас багасна те. Энэ хуулийн зохицуулт